Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч та бүхний энэ өдрийн амар амгалан гэлтгийа. Өглөө бүхэн танд хүрдэг ярилцлагын кофе цайны нэвтрүүлгийн маань бас нэгэн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ өглөөнийхөө зочдыг бид бүхэн Monos Group-ийн 25 жилийнхаа одоо тэмдэглэж байгаа энэ сайхан түүх хамт олонны төлөөллийг бас урьсан байгаа. Тэгээд та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Та бүхэнд ч гэсэн өглөөний мэнд хүргэе. За тэгээд зочдоо танилцуулъя. Monos Holding компани төслийн гүйцэтгэх захирал Балжин юм. Monos Farm компани үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Инх Цайнаар хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд энэ өглөөний нэвтрүүлгийг хөтлөгч Долгормоо хамтран хөтлөх байгаа. Өглөөний мэнд. За өглөөний мэнд та гуравтай энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За үзэгч болондоо энэ сайхан өглөөний мэндийг хүргэж байна. Тэгэхээр кофе цаюу ярилцлагын нэвтрүүлэг маань хүрэлцэн ирсэн хүндтэй зочтой халуун кофе цагаар дайлдаг уламжлалтай. За мөн нэвтрүүлэгтээ маань Monos хүнсийн инхчин цай хамтардаг байгаа. Тэгээд энэ өглөө та бүхэн маань кофе уух уу, цай уух уу? Цай унаа. За цай ууя. За би кофе ууя. Тэгэхээр мэдээж кофе цай нэвтрүүлгийн маань байнгын хамтран ажиллагч бол Monos House компани инхчин цай байгаа. Тэгээд инхчин цай маань бол айл болгонд өглөө болгоноос хүрдэг юм сайхан цай байгаа. За тэгээд бид бүхэн энэ өглөө мэдээж түүх 25 жилийнхаа айн хүрээнд бас маш олон ажлууд явуулж байгаа Monos Group-ийн талаар ярилцсанаа. Тэгэхээр анх үүсгэн байгуулагдчихсан болон одоогийн бүтэц бүрэлдэхүүн мөн ойгоо ямар одоо бүтээлч ажлуудаар өгч байгаа талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгээд Monos Group маань анх 1990 онд ийм гоо сайхны Monos жижиг үйлдвэр нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн. За тухайн үедээ бол ургамлын гаралтай зөвхөн гэж ярьд юм да манай эмийнхэн нунтгалцсан ургамал байгаа шүү дээ тийм ээ. Тийм эмийн хэлбэрээр хэлбэр дээр нь бол булга марал гэх мэтийн одоо болгоны тусдаа угийн цэцэн юурийн хандтай ийм гоо сайхны тос үйлдвэрлэж анх үйл ажиллагаагаа эхэлж ирсэн юм. 1991 онд бол үйл ажиллагаа өргөдгөөд орчин үеийн гэж хэлдэг шүү дээ. Одоо тийм шахмал юм, тийм Европ үеч гэж яриад байгаа юм. Мөн ургамлын гаралтай одоо манайхан бол анх нээсэн эрдэмтний нэрээр нэрлсэн галлины бэлтгэл гэдэг энэ бэлтгэлүүдийг одоо үйлдвэрлэж эхэлсэн. За одоо бол Monos Group маань бол 13 охин компанитай 1200-300 орчим ажилтан ажиллагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За манай Monos Group-ийн гол одоо чиглэл маань бол ерөөсөө им хангамж, эмийн үйлдвэрлэл, им хангамж дотор бол жижиглэнгийн худалдаа, бөөний худалдаа, эмийн үйлдвэрлэл, дээр нь гоо сайхны үйлдвэрлэл байна. Тэгээд одоо судалгаа шинжилгээ, сургалтын чиглэлээр. Манай хувьд бол нэг бусад одоо хувийн хвшлийн байгууллагуудтай ч гэх юм улсын байгууллагуудтай харьцуулах юм бол нэг онцлог тал байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр үйлдвэрлэл, сургалт, судалгаа нэг дороо цогц юм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Monos Group-ыг маш их бүтээлч хамт олон гэж ойлгодог л да. Альва бүх зүйл дээр шинийг санаачилж байдаг, нийгэмдээ бас хэрэгтэй зүйлийг байнга хийж байдаг гэдэг утгаараа тэгэхээр хамгийн таны бас түрүүний яриан дээр дурдчихсан шинэ бүтээлч ажлуудыг бас хийх гэж байгаа гэдэг. Ямар бүтээлч ажлуудыг бас онцолж дурдах вэ? За ер нь бол манай Monos компани анх 1990 онд байгуулагдаад одоо хувийн хвшлийн им хангамжийн салбарын хувийн хвшлийн одоо анхны болсон. Тэр өч утгаараа бол олон зүйлийн анхдагч. Та за анхны үйлдвэрлэл байгууллаа. Анхны өмнөдөө дагаад бол одоо анхны им хангамжийн нийлүүлэх төв байгуулагдсан. Анхны эмийн сан байгуулагдсан. За эмийн сан манд бас анхны одоо farm market хэлбэрийн одоо орчин үеийн хэлбэрийн эмийн сануудыг бас бий болголоо. За үйлдвэрлэлийн чиглэлээр нь аваад үзэх юм бол бид нэр маш олон шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэл нэвтрүүлсэн. За 1991 онд бол хажуудаа зохион бүтээх товчоо гэж анх байгуулсан байгаа. Энэ бас л одоо хувийн хвшлийн хувьд бол анхны юм байгаа шүү дээ. Одоо тэр им зохион бүтээх товчоо маань бол им судлалын хүрээлэн болоод өргөжчихсэн. За манай одоо давхарсан тоогоор нэг 80 гаруй нэр төрлийн им үйлдвэрлэж байгаагийн 40 гаруй хувь нь бол им судлалын хүрээлэнд хийгдсэн имүүд байж байгаа. За одоо хүмүүсийн сайн мэдих одоо салимон, нипермон, дентамон, тонзилмон гэх мэтийн ургамлын гаралтай одоо бэрийн имүүд мөн олон улсад үйлдвэрлэгддэг имүүдийн Монгол хөрсөн дээр болгож одоо генерик имүүд гэж ярьдаг. Манай эмийнхэн бол тийм имүүд байж байна. За
бид нар бас хамгийн анх одоо чанарын хяналтын лаборатори маань бол итгэмжлэлд орсон эмийн хувийн эмчилгээний эмийн үйлдвэрүүдээс гих мэтийн маш олон зүйл байна. За одоо бид нэр 25 жилийнхээ хугацаанд хийх ёстой нэг том ажил байгаа. Энэ бол одоо монсчуудын төдийгүй монголчуудын хувьд одоо хүсэл мөрөөдөл нь болсон. Магадгүй одоо нийгмийн хувьд бол зайлшгүй хийх ёстой шаардлага захиалгатай ийм ажил байгаа. Энэ бол бид нэр одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцсэн GMP гэж төсөл стандартад байдаг. Тэр стандартад нийцсэн одоо шинэ эмийн үйлдвэрийн цогцлборыг байгуулж байгаа. Энэ ажил маань бол анх эхлэл нь бол 1996 онд тавигдсан билээ. Тэгээ 2004 оноос бол шинэ шатнд гараад орчин үеийн одоо энэ стандартууд дэлхийн болоод Монгол улсын стандартууд нийцсэн эмийн үйлдвэрийн цогцлборыг байгуулах ажил явагдаж байна. 1996 онд эхэлсэн ажил маань бас нэлээд урт хугацаа туулсан байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр яг студид маань бас макет байна тийм ээ. Энэхүү макет маань бол шинэ одоо эмийн үйлдвэрийн одоо макет байгаа. Тэгэхээр энэхүү макетыг танилцуулах уу? За тэгээ ер нь бол бид нэр 2009 онд төслөө хийгээд 12 онд одоо үйл ажиллагаа, барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Газрын хувьд бол бид нэр бас анх одоо 96 онд бол 8000 м2 газар дээр хийнэ гэжсэн боловч энэ мөн боломжгүй болоод 40 мянган метр квадрат буюу одоо 4 га газар шаардлагатай болсон юм байна. Тэгээ энэ бол одоо 4 га газар дээр хийгдэх бүтээн байгуулалтын макет байна л да. За энд бол хэд хэдэн үйлдвэрүүд тэгээд эрдэм шинжилгээ чанарын сорилын лаборатори бүхий офисын барилгуудтай байх юм байна. За тэр одоо 5 давхар бол одоо бидний яриад байгаа офисын барилга. Энд бол 2-3 давхар нь бол ерөөсөө сорилт эрдэм шинжилгээ судалгааны лаборатори хүрээлэн байх төлөвлөгдсөн байгаа. За тэр офисын хажуудалд бол нэлээд том байшин байна тийм ээ. Тэр бол 3355 м2 бүхий манай одоо гол үйлдвэрлэлийн байр. Энд бол бид нар хатгад өгнөгдсөн эмийн үйлдвэр, антибиотик эмийн үйлдвэр, тосон бүтээгдэхүүн, шингэн эмийн үйлдвэрүүд энэ агуулгад энэ юунд байх хэвээр. За тэгээд тэнд одоо байж байгаа тэр үндсэн 3355 м2 талбайтай байрны зүүн талд байгаа хоёр барилга байгаа. Тэрний уртлынх нь бол одоо түрүү яриад исэн галины эмийн гэж ярьсан шүү дээ тийм ээ. Тэр эмийн үйлдвэр. За артлынх нь бол бид нэр ирээдүйд хийхээр төлөвлөсөн байж байгаа био бэлтгэлийн үйлдвэр байж байгаа. За хамгийн зүүн талд байгаа тэр байшин бол одоо туслын шингэний үйлдвэр байж байгаа. За хамгийн арт талд байж байгаа нь бол 2900 м2 талбай бүхий одоо GSP стандартад нийцсэн агуулга юм төлөвлөгдсөн байж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл эрхлэсэн дэд захирлаас асууя гэж бодож байлаа. Тэгэхээр яг энэ хүү төсөл маань хэрэгжихэд хүн хүчин, за техник, технологи, чанарын шаардлага гэдээс олон зүйлүүд дурддагдах байх. За мөн хэдэн хувьтай бас явагдаж байгаа гүйцэтгэл. За GMP гэмийн үйлдвэрт нэвтрүүлнэ гэдэг маань барилга байгууламжаас гадна чиний хэлдгээр маш олон зүйл бэлтгэх ёстой байдаг. За бидний хувьд бол тоног төхөөрөмжөө бол бас нэлээд дэлхийд дээгүүр ордог эмийн үйлдвэрүүдийн ашиглаж байгаа үйлдвэрээс авч байна. Хүн хүчний хувьд бол өнгөрсөн оноос эхлээд манайх одоо 6 бригадар 10-аад хүмүүсийг бүгд найрамдах хятад ард улсад эмгтэх улсад сургалтаар явуулаад амжилттай сургаад байж байна. За баримтчгийн бас бүрдүүлэлтийг маш том зүйл хийдэг. За энэ баримтчгийн бүрдүүлэлтийн хувьд бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 том баг ажиллаад баримтчгийн бүрдүүлэлтийг явуулж байна да. Хэдэн хувийн ер нь гүйцэтгэлтэй? Ер нь бол одоо нэг 50% гүйцэтгэлтэй явж байна. Барилга байгууламж дууссаны дараа бидний үндсэн ажил эхэлнэ. Одоо бол хүнээ бэлдэх, баримтчгээ боловсруулах бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Энэхүү төсөл маань бас их эртнээс бас яригдсан талаар ярьж байна л да. 2004 оноос илүү одоо бас эрчимтэй орсон гэдэг. Тэгэхээр яг энэхүү мэдээж барилга төсөл хэрэгжүүлэхэд бол магадгүй саад бэрхшээлүүд бас байдаг. Тэр бүгдийг бас хамтын хүчээр бас давж туулдаг байгаа шүү дээ. Тэгэхээр ямар бас бэрхшээл саадыг бас давж туулж өнөөдрийг хүрсэн бол 50% гүйцэтгэл гэдэг бол туудахгүй хизээ бас яг бүрэн гэхээр ашиглалтанд орохоор байгаа бол тэр талаар мэдээлэл хүргэв. За яг 50% гэдэг маань бол сая ингэсэн захирал жоохон буруу ойлгохоор хэлж байв. Нөгөө зохион байгуулалт талынхаа ажлыг тий. Зохион байгуулалт хүчин байна. Бидний хувьд бол барилга байгууламж маань бол ер нь гадна дэд бүтц барилгууд маань бол 100% дууссан байж байна. Одоо улсын комист
бүх ажлууд хийгдэж байна. За дотор талдаа бид нар чинь бас дахиж байшин баригдэн штэ. Битүүмжлэгдсэн тийм орчин үүсгэх хэрэгтэй байхгүй. Тэр маань бол тусгай агаржуулалтын системтэй. За одоо агаржуулалтын систем, усны систем, GMP модула огсрох ажил бол нэг 70-80% та явж байна. За тоног төхөөрөмж бол суйрлуулагдаад эхэлсэн одоо огсролтууд эхэлж байгаа. За саад бэрхшээлийн хувьд бол маш олон зүйл байна л да. Одоо тэгээд хамгийн ихний ээлжинд одоо бид нэр газраа шийдэх гэж бас нэлээд хугацаа авсан. Тэгээд яг 8000 м квадрат талбайд бол ягаад ч багтахгүй болгон тодорхой болоод бид нэр тухайн үед одоо нийслэлээс энэ ярмаг нисэх чиглэлд бол юу яана гэж юм аа нөгөө үйлдвэрлэлийн орон байгуулна гэж төлөвлөсөн. Тэгээд тэнд бид нэр хамрах төсөлтэй тавиад ингээд нэлээд эрчимтэй явж исэн маань чиглэл нь өөрчлөгдөд одоо энэ спорт цогцлол баригдсан байгаа хэсгэлтэй. Тэгээд тэр байхгүй болцсон. Тэгээд бид нэр бас холбогдох одоо хүмүүстэй найзаад бас Баянгол дүүрэг рүү хандаад тэгээд одоо хөрсний эвдрэлттэй бохир одоо юутай хүний хүчин зүйл үйл ажиллагаагаар үүссэн хур хогтой тийм газрыг авсан юм байгаа. Дөрвөн газрыг. Тэгээд энэ газар маань бол одоо дид бүтцтэй бас арай ойрхон. Тэгээд тэр үед бол бас л тэнд одоо бас нөгөө цэцэрлэг түрээлэн урталт нь байгуулагдах хүлэмжийн аж ахуй хийгдгээр юм төлөвлөгдөжсэн газар л да. Тэгээд орчин ч бас гайгүй юм гэсэн юм юугаар тухайн үед одоо сонгож тэгээд тэр бохир дурдсан байсан хогийг бүгдийг цэвэрлэж хөрсний нөхөн сэргээлтийг хийж авсан. За тэгээд дид бүтц бол ерөөсөө байхгүй газар. Тэгээд бид нар одоо дид бүтц бол бас их чухал байд юм байна. Дид бүтц дээр бид нар 2-3 жил одоо ажиллаж байж нэг дулаан, цахилгаан, цэвэр бохир усаа одоо бүгдийг нь холбож ийн л да. Одоо жишээлбэл цахилгаан гэхэд бараг 1 км газраас татж авч байна. За уур шаардлагатай болдог манай үйлдвэрт бол тэгээд технологийн уур татхад бол бид нар 2.2 км газраас татчих واخ жишээний. За бохир усаа гэхэд бол 1.2 км газарт одоо холбох ийм ажлууд хийгдэж байгаа юм л да. За барилга байшин барихад бас л одоо хүндрэлтэй асуудлууд байна. Ялангуяа одоо сүүлийн 13 оноос хойш энэ долларын тийм ханшийн зөрүүн дээрээс бас нэлээд алдагдал хүлээх юм уу? Материалын үн өсөх гэх мэт юм бас эдийн засгийн хувьд бас нэлээд ачааллууд өөрчлөө. Тэгэхээр ерөнхийдөө бол барилга байгууллагын цогцлбарын хувьд бол 100% гүйцэтгэлтэй бол хийгдсэн байгаа учраас тун удахгүй ашиглалд орох болоо гэж бодож байна л да. Энэ баярт өдөр хийзээ авах бол монголчууд төдийгүй монсчуудын энэ баяр. За ер нь бол бид нэр 10 сарын 1 гэхэд бол бүх угсралтууд дуусчихна. Тэгээд угсралт дуусны дараагаар бол туршилт тохируулгын үйлдвэрлэл гэж юм явагдана. За тэр бол бас тодорхой хугацаа шаарддаг баг. Нэгээс одоо дор хаяж 2 сар ажил байна л да. Бүх тоног төхөөрөмжүүдээ бүгдийг бид нэг хүрчлэн ажиллуулж үзэх юм байна. Тэгтээ тэнд бас тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулж үзнэ. За тэгээд бид нэр он гарангуут бол ерөнхийдөө бүтээгдэхүүнээ бол хэрэглэгчдэд бол хүргээд эхэлчихнэ. Үйлдвэрийн хүчин чадал бас ямар байх бол эндэж маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаараас ярьж шүү дээ. Өнөөгийн маань бас яг Монголын зах зээл дээр бид бүхэн одоо ийм үйлдвэрлэл маань ямар хөө төвшөнд явж байгаа бол энэ хүү үйлдвэр маань бас ашиглалтанд орсноор бид бүхэн ямар одоо ашиг тусаа үзүүлэх бол хүчин чадлын талаар ярил. За үйлдвэрлэлийн хувьд бол одоо үйлдвэрлэж байгаа Mons Pharma компанийн бүтээгдэхүүн бол хамгийн багадаа 3 тэгээд дээдл нь бол 6 дахин нэмэгдэх юм байна. За ингэснээр одоо яг хөвглөр дотоод үйлдвэрлэж байгаа манай улс чинь бол юу штэ нийт эмийнхээ бараг нэг 10-аас 15% л дотооддоо үйлдвэрлэж штэ жилд хэрэглэгдэж байгаа. За энэ тоо бол бараг нэг хамгийн багадаа бол 1 дахин нэмэгдэх юм боломжтой болж байгаа. Тэгэхээр яг үүнийгээ дагаад бас олон ажлын байрууд бас бий болох болов уу гэж харж байна л да. Энэ тал дээр тайлбар. За ажлын байр бол ерөнхийдөө манай энд чинь нэлээд олон үйлдвэрүүд бариг ашиглалтанд орох нь шүү дээ тийм ээ шат тараатаагаар. Тэгэхээр одоо бол Mons Pharma компани нэг 100-аад ажилтан 110 орчим ажилтан ажиллах стал байна л да. За энэ тоо бол бараг даруй 1 дахин нэмэгдэх юм тооцоотой байна. Тэгэхээр ерөнхийдөө 100 гаруй хүмүүс ажиллана гэсэн үг тийм ээ. Шинээр одоо 100 гаруй ажлын байрыг бид нэмэгдүүлэх юм боломжтой боллоо гэсэн үг. Инх цагийн захирлын үед түрүүн бас яг мэрэгчлэнүүдээ бэлдэж байгаа талаар ярьсан л да. Маш олон тэтгэлгүүдийг өгч одоо тухайн салбартаа одоо ийм бол анагаахын чиглэлд тэргүүлэгч оюутнуудад бас тэтгэлгүүдийг өгч бас
дэмжин өөрсдөө бас шилдэг мэрэгчлэтнүүдийг нэгтгэдэг байгаа шүү дээ. За энэ талаар бол манай МОНС эмзэн шинжилгээ ухааны их сургууль манай дээд сургууль саяхан их сургууль болж баяртай мэдээ биднэрт дуулгасан байгаа. За энэ сургуулийн жилийн шилдэг оюутнууд биднэрт тэтгэлэг олгодог. Маш олон жил дараалал онц сурсан нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй ажилласан оюутнууд бол удаа манахаас тэтгэлэг авч манай үндсэн чадварлаг сайн ажилтнуудын маань бас нэг болдог. Яг энэ уламжлал маань одоо хүртэл бас сургууль нэгдснээс хойш энэ олон жилийн хугацаанд үргэлжлээд явж байгаа. Яг одоо үйлдвэртэй холбоотойгоор бас хүний нөөцөө бэлдэх төвшөнд бас хүмүүсийг бас гадагшаа сургуульд ч бас явуулсан гэж ярьсан шүү дээ. Хичнээн үнэ бас явуулсан байгаа бол хэр амжилттай сурж байна гэсэн мэдээ ирж байгаа. Одоогийн байдлаар бол манайхаас 15-6 орчим хүмүүс 7 удаагийн одоо ээлжийн системээр очиж сурсан байгаа. За энэ маань өөрөө манай тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа ямар байх вэ? Дээр нь шинэ бүтээгдэхүүний технологи шилжүүлгийн ажил гээд нэлээд олон хүрээнд хүмүүс сураад ирсэн байгаа. Альва зүйл дээр чанарын хяналт гэдээ яригдал да тэр дундаа за ийм бэлтгэл дээр бас чанарын хяналт тавигдах шаардлага гэж байдаг. Тэгэхээр дэлхийн жишгтээ бас хэр ойр бас явж байгаа бол. За манай эмийн үйлдвэрийн хувьд бол чанарын хяналтын алба гэдэг нэлээд том албатай байдаг. За энэ алба маань өөрөө дотор эм бэлтгэлийн сорилтын лаборатори, чанарын хяналтын хэсэг, чанарын баталгаажлалтын хэсэг гэх үндсэн том 3 хэсгээс бүрддэг. За эм бэлтгэлийн сорилтын лабораторийн хувьд бол одоогоос 10 жилийн өмнө Монголын хувийн эмийн үйлдвэрүүдээс хамгийн анхны итгэмжлэгсэн лаборатори болсон байдаг. За энэ итгэмжлэлийг бол манай стандарт хэмжил зүйн газраас олгодог. Тодорхой хэмжээний стандартын шалгуурыг бас шалгаж үздэг. МНС 17025 гэдэг олон улсын стандарт байдаг. Энэ стандартын шаардлагыг хангасан тохиолдолд энэ итгэмжлэлийг лабораторид олгодог. За одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 2-3 л итгэмжлэгдсэн лаборатори байдаг. Тухайн үедээ бол анхдагч нь бас болж чадсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас ийм үйлдвэрлэл импорт гэдгээр хар зэрэг хуурамч юм болон ер нь ард иргэдийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндтэй бол шууд холбогдож өгдөг л дөө. Түрүүн та хэлсэн 15 орчим хувийг бол дотооддоо үйлдвэрлэж байна гэж тийм ээ. Гаднаас орж ирж байгаа ийм бэлтгэлүүдийн хувьд бас тодорхой одоо хэмжээг бол хуурамчийн бэлтгэлүүд эзэлдэг шүү дээ. Тэгэхээр өөртөө яг ийм үйлдвэртэй болно дотоод дох тэр ийм эмийн одоо зах зээлээ хангаж чадсанараа илүү одоо давуу талуудаас үүсэх юм болов ард иргэд бас эрүүл мэндтэй хуурамчийн бэлтгэлээс тэ хоол байх энэ боломжноос бүрдэх юм болов. За ер нь бол одоо манай хоёр хөршийн тав баримтууд байгаа юм л да. Одоо Оросын холбооны улс гэдэг бол нэг Оросын холбооны улсын зах зээл дээр байгаа эмийн 30 орчим хувь нь хуурамч юм байна гэсэн тоо бас байгаад байгаа. Хятадын хувьд одоо яг тийм нарийн тоо байхгүй ч гэсэн бас нэг 20 орчим хувь байна гэсэн тийм тооцоо бий. Ер нь бол манай үйлдвэрлэл одоо ашиглалтанд орсноор тийм ээ. Чанарын баталгаа ажилтны хувьд бол монголчууд эргэлзэх зүйл болж байна гэсэн үг л дээ. Яг хажууд нь байж байна тийм ээ. Манайх ч одоо яг ийм хангамжийн салбар маань болохоор өөрөө хууль тогтоомж эрх зүйн хувьд бол нэлээд гайгүй болцсон. Дээр нь тэрнийгээ дагаад хяналт шалгалт нь ч бас нэлээд хийгддэг ийм салбар штэ. Тийм учраас бол тэр утгаараа бол одоо чанарын баталгаа ажилтны хувьд бол эргэлзэх зүйлгүй болно тийм ээ гэдэг бол хамгийн том ач холбогдолтой зүйл нь болж байгаа. За тэгээд дээр нь мэдээж одоо дэлхийн жишг төрсэн үйлдвэрлэлд хийгдэж байгаа ч гэсэн тийм ээ бас өртгийн хувьд бол харьцангуй бас боломжийн өртөгтэй юм гарах давуу талтай байсан. Ерөнхийдөө бас эдийн засаг санхүүгийн тал дээр бас авчирээ л да. Маш өндөр өртөгтэй гаднаас оруулж ирдэг ийм бэлтгэлүүд байдаг шүү дээ. Тэгээд мэдээж Монсынхан маань хамгийн анхны дэлхийн одоо жишгт нийцсэн ийм эмийн үйлдвэрийг барьж байгуулснараа маш олон одоо дотооддоо хийгддэггүй ийм бэлтгэлүүдийг бас үйлдвэрлэх байх л та. Ер нь бол шинэ бүтээгдэхүүний судалгаа шинжилгээний ажлууд манай эм судлалын хүрээлэн дээр бол эрчимтэй явагдаж байгаа. Одоогийн байдлаар нэг 40 гаруй нэр төрлийн эм бэлтгэлийн судалгаа шинжилгээ хийгдэж байна. Бас бид нэр үүний хажуугаар төслийн хүрээнд бас орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмүүдийг Монголд одоо нэвтрүүлэх зорилгоор одоо технологи шилжүүлэлтийн ажлууд хийгдэж байна. Тэгэхээр одоо бид нэр хамгийн сүүлийн үеийн технологи бүхий эмүүд тэгээд
Монгол улсад одоо зайлшгүй шаардлагатай байгаа юмуудыг л эхний ээлжинд барьж авч хийж байна л да. Тэгэхээр эмийн жагсаалтаас бас цохон одоо нэр дуртвал ямар юмуд байх бол? За их заяа эдэл дээр одоо нэлээд судалгаа хийж байгаа, ажиллаж байгаа хүний хувьд хариулна да. За Монгол улсад бол ерөнхийдөө нэг юм одоо Оросын чиглэлийн технологиуд бас нэлээд байдаг. За одоо тэгтэл дэлхийн нийт маань өөрөө хэрэглэгч аль болох амар, хэрэглэхэд амар өдөрт 3 удаа биш 1 удаа уугаад өөрийнхөө өвчнийг илэршүүлэх хэмжээний ч юм уу тийм ээ, эсвэл заавал тэрийг залгиж ч юм уу олон тунгаар уухгүйгээр сироп хэлбэрээр ч юм уу хөмөл хэлбэрээр уух хэлбэрлүү шилжчихэд байгаа. Манай үйлдвэрийн хувьд бол ер нь төрөөд балжин захирлэлжсэн олон юмны анхдагч бас технологийн тал дээр ч гэсэн анхдагч байж чаддаг. За сайхан нэг мэдээ уншижсэн нэлээ 10-аад жилийн өмнө бид нар анх капсултай эмийн хэлбэрийг Монголд анх хийж эхэлж байсан юм байна. За тэгвэл одоо бид нар хальсан бүрхүүлтэй шахмал гэж ярьдیں۔ Ерөнхийдөө ходоодны салстыг хамгаалах, дээр нь өөрөө тухайн бүтээгдэхүүний амт түнрийг засах зорилгоор хальсан бүрхүүл тавих технологиг бас Монголд анхдагч боллоо. За одоо бид нар технологи шилжүүлж хэрэгтэй хуурай хөмөл гэж ярьдаг хэлбэрийн технологиг шилжүүлэх ажил хийгдэж байна. За энэ маань юу вэ гэхээр хүүхдийн эмийн хэлбэр шухуу одоо хуурай нутаг хэлбэрээр байж байгаад найруулад дуулгадаг. Ерөнхийдөө нэг нянгийн эсрэг бэлтгэлүүдийн эмийн хэлбэр нэлээд өргөн байдаг зах зээл дээр энэ эмийн хэлбэрийн технологиг шилжүүлэх судалгааны ажил ихтэйд явж байна да. Нэр цохон дуртвал гэсэн байгаа. Ямар эм бэлтгэлүүд одоо тухайлбал одоо тийм. За нянгийн эсрэг бэлтгэл азитрон мициныг манайх азитрон гэдэг нэрээр үйлдвэрлэн гаргаж байгаа. Энэ бол хатуу тугнагцсан эмийн хэлбэрээр байдаг. Одоо энэ бүтээгдэхүүнээ бид нэр одоо хүүхдийн эмийн практикт оруулах гэдэг яг тийм хуурай суспенс хэлбэрээр оруулж ирэх гэдэг технологийн шилжүүлэх ажлыг явуулж байгаа. Монсын хамт олоныг их судалгаа шинжилгээний үндсэн дээр бас их чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг гэж бас ойлгодог л да. Тэгэхээр яг ийм бэлтгэлийн чанарын албаныхан бас маш их цаг завгүй ажиллаж байдаг байх. За нэг бүтээгдэхүүн бэлтгэлийг бас гаргах гэж хичнээн их цаг хугацаагаа зарцуулж байдаг бол энэ тал дээр бас сонирхож асуувал. За ер нь бол эмийн үйлдвэрлэл бол түүхэн эдээс эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болтол бүхэл шат дамжлал бол хяналтанд ор явах хэрэгтэй л доо. За тэгээд баталгаа ажилт маань бол 2 аргаар үндсэн аргаар л ерөнхийдөө хийгдэж байгаа. Нэгдүгürt нь бол нөгөө үйл явцаа баримтжуулж байгаа тийм үү. Тэгээд баримтжуулт дээр нь үнэлээд за энэ бол яг горимынхаа дагуу хийгдсэн байна гэдгийг баталгаажуулчин. За давхар одоо энэ дээр бид нар юу хийдэг вэ гэхээр тухайн түүхэн эд маань яг үйлчлэгч үзсэн орц нормоор орж юу тийм ээ гэдгийг байнга одоо нэг сорилын лаборатори дээр шинжилгээ хийж шалгаж байгаа. Одоо цовруул болгон дээр баг шалгагддаг. Зарим эмийн хувьд бол яг нөгөө эрсдэлтэй эрсдэл нь аль зэрэг байна гэдгээс шалтгаалаад эрсдэл багтаа бол нэг хитэн цовруул яваач гэдэг юм уу тийм ээ. Эрсдэл ихтэй бол цовруул тутамдаа гэх мэтээр ингээд шинжилгээ хийгээд. За тэгээд энэ шинжилгээнийхээ дүн түрүүчийн нөгөө баримтчгүүд хоёртойгоо уялдуулж байгаа. За энэ бол одоо шаардлага хангаж байна гэж баталгаажуулж өгч гаргаж байгаа юм л да. За ер нь бол яг шинжилгээний талаас нь аваад үзэх юм бол дэлхийн жишг бол ерөнхийдөө нэг цовруулын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэг 100-аас 130 орчим долларын тийм өртөг шингээж шийдэх юм байна. За манай хувьд бол бас нэг 100 орчим долларын шинжилгээний зардал нэг цуврал бүтээгдэхүүн дээр гараад гардаг юм л да. Тэр нь одоо яг хөглөөр нөгөө урвалж бодсууд тийм ээ багаж хэрэгслийн өртөг дээр нь ажиллаж байгаа хүний цалин гэх мэт юмнууд ороод. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр яг тэр сорилынхаа хувьд бол нэг дэлхийн жижигтэй ойролцоо өртөг гарч ийн гэдэг маань бол яг тэр хэмжээнд л бид нэр хийж ийнэ л гэсэн үг. За тэгэхээр UBS телевиз дээр дөнгөж саяхан бас цугаад харуулсан үзэгчдтэй бас зочдоо танилцуулъя. Monos Holding компани төслийн гүйцэтгэх захирал Балжин юм. Monos Farm үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал инх зайнаар хүрэлцээрсэн байгаа. Тэгэхээр тун удахгүй бидний урд байгаа энэ хүмүүсийн хамгийн одоо сүүлийн үеийн дэлхийн жишгт нийцсэн эмийн компани одоо ашиглалтанд орох гэж байна. Эмийн үйлдвэр одоо ашиглалтанд орох гэж байна. Тэгэхээр яг одоо Monos компани манаас хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол тэдгээрээс яг эмийн чиглэлд бас хичнээн нэр төрөл үйлдвэрлэж байгаа бол цаашаа бас энэ үйлдвэр маань
ашиглалтанд орсноор монголчууд бид бүхэн эмийн үйлдвэрлэлээ бас илүү найдвартай бас дотоодтой хангах бол энэ болцоо бүрдэж байгаа шүү дээ. Тэ. За одоо нэг 80 давхцсантайгаар 80 гаруй төрлийн бэлтгэл үйлдвэрлэж байна л да. Тэгээд яг гардаж үйлдвэрлэж байгаа хүн одоо ингээцээ захирлын талаараа дэлгэрэнгүй ярьсан дээр байгаа. Манай үйлдвэрийн хувьд бол одоогийн байдлаар эмийн хэлбэрийн хувьд бол 5 эмийн хэлбэрээр эмийн үйлдвэрлэж байгаа. За тэгээд давхарцсан тоогоор 80 орчим эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эмийн үйлдвэр гэдэг утгаараа бол бидний эмээс өөр үйл ажиллагаа, эмийн үйлдвэрлэлээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог учраас манай үйлдвэрлэлийн хэмжээнд бол өөр хүнсний ч юм уу тийм ээ нэмэлт, биологийн нэмэлт бүтээгдэхүүний хувьд бол үйлдвэрлэл явагдах ёсгүй байдаг. За энэ эмийн бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө хатуу түгнэгцэн эмийн хэлбэр гэж ярьдаг. Капсултай эм, шахмал эмийн хэлбэр гэж явна. За галены бэлтгэл гэж бас байна. Энэ болохоор ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэлж байна. За тэгээд тосон төрхлөгийн үйлдвэр явж байна. За дээр нь шингийн эмийн хэлбэрийн үйлдвэрлэлүүд бас явж байна. За ингээд ийм эмийн хэлбэрүүдийн хүрээнд л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна да. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол одоо яг зах зээл дээр маш их борлуулалттай байна л да. Тэгэхээр мэдээж энэхүү ажлыг бас Монсын талаас төрүүлж барьж авч хийх болов гэж харж байна. Тэгээд энэ манаас хизээ авах бол. За хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хувьд бол эхлээл тавьсан 2011 онд Монс хүнс компани маань байгуулагдаад одоо 70 хүний бүрэлдэхүүнтэй одоо бүтээгдэхүүнүүдийн хэмжээс энэ байна. За энэ үйлдвэр маань манай одоо ууган Монс фарм компаниас бас улбаалan гарсан юм ууган компани маань байгаа. Нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Маш одоо нэр хүндтэй болсон брэндүүдийг бас үйлдвэрлэдэг байгаа. Одоо энэ дээр инхчин гэж байна. Хаан жимс гэд брэнд нь байна. Цэнэг гэд бас эрүүл мэндийн ундааны бэлтгэлүүд бас гарсан байгаа. За баярлалаа. Тэгэхээр тун удахгүй бас Монс группийн маань 25 жилийн өргөн дэлгэр болно. Тэгээд экспо болон танилцуулах экспо гэдэг нэрээр явж байгаа тийм ээ. Монс экспогийн талаар мэдээлэл хүргвэл. За Монс экспо маань бол ерөнхийдөө одоо энэ 10 дахь жилдээ уламжлуулан зохион байгуулагдаж байна л да. Тэгээд одоо хэрэглэгчдийн тэр эм хангамжийн салбарынхны эмчнэрийн одоо хүсэн хүлээдэг ийм үзэсгэлэн одоо экспо болчиход байгаа юм. За 9 сарын одоо энэ 9-өөс гэдэг нь нөгөөдөр тийм ээ нөгөөдрөөс 11-ний хооронд энэ экспо маань зохион байгуулагдана. Сүхбаатарын талбайн дэргэд одоо Чингисийн талбайн дэргэд соёлын төвөргөнд болох юм байна. За нарийн мэдээллийг одоо бас хэзээ захирал танилцуулна да. За Монс экспо дээр маань маш олон төрлийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнүүд явагдаж байна. За дотрын эмч нар, хүүхдийн эмч, тэгээд анхан шатны үзлэг шинжилгээ даралт үзэж байна. Ясны сэргийлж тодорхойлж байна. Цэцэн дэх сахарын хэмжээг тодорхойлж байна. Ер нь хэрэглэгчд маань Монс экспогоор очиод өөрийнхөө эрүүл мэндийн одоо үзлэг шинжилгээг бол нэлээд зохицоо байдлаар үзүүлчих боломжтой байгаа. За тэгээд дээр нь мэдээж Монсын чанартай, найдвартай, аюулгүй эмийн бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, худалдаанууд бас хийгдэж байгаа. 25 жилийн түүхтэй Монс групп маань жил ирэх тусам их өргөжинд хэлж байна л да. Тэгэхээр Монс косметик, Монс фарм, Монс хүнс гээд яг нийгэмд хэрэгтэй, иргэдтэй хэрэгтэй бараа бүтээгдэхүүнүүдийг бас үйлдвэрлэн хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргаж байдаг. Үүний бас нууц нь юунд оршдог болоо? За ер нь бол Монс гэдэг нэрийг бас тайлбарлах шаардлагатай гэж би бодлоо л да. Монс маань өөрөө бол сайхан цагаан цэцэг гардаг тийм ээ. Намарт нь бол мойл гээд жимс гардаг ийм сайхан модны нэр штэ. Нөгөө талаасаа бас Монс гэдэг нь Монгол оюун санаа, Монгол оюун сэтгэлгээ гэсэн үгийн товчлол юм байна. Тэр ч утгаараа бид нэр бол аль болох одоо шинжлэх ухаанч байхыг хичээдэг. Тэгээд бид нэр энэ хамгийн анх одоо 90 онд л одоо дэрэгдээ зохион бүтээх товч байгуулж ирсэн байна шүү дээ. Тийм үү? Дөнгөж байгуулагдал удаагүй жиж. Тэр маань одоо бол 30 гаруй хүн ажилтан ажиллах хэрэгтэй. Одоо энэ 30 гаруй хүмүүс ажилтнуудын маань одоо бараг 70-80% нь бол эдийн зэрэг залттай ийм том эм судлалын хөрөлн болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо бид нэр тасралтгүй одоо шинэ эмийн судалгаа, туршилт хийж ийн л да. Одоо энэ хамгийн том жишээ нэх юм бол одоо тэр Монголын одоо хөрсөнд ургасан эмийн ургамлуудаас бий болгож авсан тийм ээ салимон, непермон, танзилмон гэдэг
брендинг мүүдмэн байж байгаа. За бид нэр зөвхөн одоо шинэ бүтээгдэхүүний чиглэлээр судалгаа шинжилгээ хийхээс гадна бас тийм онлайн судалгаанууд хийж байна. Зах зээлийн судалгаануудыг хийж байна. За бидний одоо бас нэг бахарах ёстой зүйл бол одоо бидний сүүлийн жилүүдэд бол одоо эмийн ургамлын нөөц их хомсдож байгаа тийм ээ. Ер нь байгаль экологийн өөрчлөлтүүд хүний хүчин зүйлээс шалтгаалаад тэгэхээр бид нэр энэ сайхан ховордож байгаа ургамлуудын ген фондыг авч үлдъя тийм ээ. За зарим одоо үйлдвэрлэлийн зорилготоор их хэмжээгээр хэрэгэлдэг ургамлуудаар таримжуулъя гэдэг 2000 онд бид нэр ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байгаа. За тэндээ бид нэр одоо 80 гаруй зүйлийн ургамлыг таримжуулах арга гаргачлалыг боловсруулсан. За үүн дээрээ тулгуурлаад бид нэр төрөгний гол болон дарханд одоо 60 гаруй газар бол эмийн ургамлууд таримжуулж байна. Өөрсдөө бас тарьж. Тэгээд цаашдаа бол бидний гол зорилго маань бол тийм ээ таримжуулсан ургамлаараа одоо эмээ үйлдвэрлэх одоо үйлдвэрлэж эхэлчихэд байгаа л да. Гэх мэт тэгээд бидний амжилтын гол одоо нууц юу вэ гэвэл бид нэр аль болох одоо шинжлэх ухааны дээр тулгуурласан ийм үйл ажиллагааг явуулахыг зорж байгаа. Маш олон зүйл дээрээс анхдагч байж чадлаа шүү дээ. Тийм ээ. Ер нь одоо ингээд тоочоод байвал барахдахгүй олон зүйл байна л да тийм ээ. Үйлдвэрлэлийн чиглэлээр ихэд маш олон шинэ бүтээгдэхүүнүүдийг бид нэр үйлдвэрт нэвтрүүллээ. Шинэ технологиудыг нэвтрүүллээ. За үйл ажиллагаа одоо үйлчлэгээний чиглэлээр ихэд одоо фарм маркетууд байна тийм ээ. За Монгол улсад одоо нийт 55 улсын 480 гаруй одоо үйлдвэрлэгчийн 1600 орчим ийм Монгол улсын эмийн бүртгэлтэй байна л да. Энэ одоо бараг 50 орчим 60 орчим хувь нь бол Монс группийнхний бүртгүүлсэн юм байж байгаа. Их тоо шүү бас. Яг ингэ нэг үр дүнгээ бас ингэ харахад бол яг ингэ харьцуулалтаар бол маш одоо анхдагч бүтээлүүд маань бас ингэ нэрлэгдэж явахаас гадна яг хийж бүтээж байгаа зүйлс бол шууд ингэ харагдчихна л дээ. Тэгээд бас одоо үйлдвэрлэлийн хувьд аваад үзэх юм бол энэ 3600 орчим эмийн бас 300 гаруй нь бол Монгол улсад үйлдвэрлэгдсэн юм байна л да. Үүний бас 30 орчим хувь нь зөвхөн Монс фарм компани бүтээгдэхүүн эзэлж байгаа. Тэгэхээр бас маш олон шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсэн байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ, үйлдвэрүүдээсээ. Тэгэхээр нэвтрүүлэг маань за өндөрлөх цаг болж байна. Тэгэхээр та бүхэн маань 25 жилийн түүхтэй Монс группийнхаа мэдээж ахмад үеийнхэн зам уу одоо ажиллаж байгаа боловсон хүчнөө зам Монсынхаа бүх хэрэглэгчдэд 25 жилийн баярыг асгах болоо. Монс групп бол 25 жилийн хугацаанд бол маш их олон зүйлийн анхдагч байж маш олон амжилтуудыг гаргалаа тийм ээ. Тэгээд энэ болгоны ард бол ажил хичээнгүй Монсын хамт олон байсан. Тэгээд үе үеийн одоо монсчуудаа ахмад үе, дунд үе, залуу үеийнхээ монсчуудаа 25 жилийн гал халуун баярын мэндийг хүргэе. За мөн Монс гэдэг энэ их айлыг өдөө зэрэгтэй явахд бол одоо манай хэрэглэгчид одоо хоёр гоо сэтгэлээ тийм ээ Монсыг гэж зорж ирдэг тэр хүмүүс байгаагүй бол одоо Монс гэдэг их айлын болооч үгүйч үү тийм ээ. Тэгэхээр одоо 25 жилийн хугацаанд хамт байсан нийт одоо хэрэглэгчтэй, харилцагчтай Монголынхоо нийт ард түмэнд бас 25 жилийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ эрүүл ад жаргал энэ орвогийн хамгийн сайн сайхан мөхнийг хүсье. За таны миний хувьд мөн ялгаагүй хэрэглэгчтэй нийт ажиллагчтай 25 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд манай Монс бол их юм хийсэн хүмүүс цаашдаа ч бас их юм хийх бах. Энэ их юм хийх он цагийн төвчөнд мэдээж манай ажиллагчдад номер 1 байна, хэрэглэгчд маань бас номер 1 байна. Тэгээ бүгдээрэнд нь аз жаргал хүсье да. Тэгэхээр нэг зүйлийг бас яг энэ ташрамдас тодруулж асуумаар байна л да. Тоодохгүй шинэ үйлдвэр маань ашиглалтанд орох нь байна. Мөн бүх зүйл дээр анхдагч байдаг учраас маш олон зүйлийг бас харж та бүхэн сэдэж гин. Тэгэхээр яг энэ тэргүүлэгч Монс компанитайгаа бас хөл нийлүүлэх хамтдаа бас нэгэн бүрэлдэхүүн болохыг хүссэн хүмүүс маань бас үүд хаалга нээлттэй байгаа л гэж бодож байна. Тэгдэггүй яг уу. Тий. Одоо хамгийн багтаад ихэд үйлдвэрлэлүүд маань ингээ ашиглалтанд ороод эхлэх юм бол 100 гаруй ажлын байр шууд нэмэгдэх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо 100 гаруй хүнд бол үе таалан маань нээлттэй л байна гэсэн үг шүү дээ. 25 жилийнхаа түүхтийнх ойг тэмдэглэж байгаа энэ хамт олонны бас нэгэн хэсэг болохыг хүсэх юм бол та бүхний өмнө бас үе таалган нээлттэй юм байна шүү гэдэг зүйлийг бас кофе цай нэвтрүүлгээр хүргэе. Тэгээд бидний урилгыг хүлээн авч үнэхээр бас маш одоо хийж бүтээсэн ажиллаа
арт түмэндээ бас тайлагнаж энэ сайхан үйлдвэрийг бас тун удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа баяртай мэдээ хүргэсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхний ажил бас өндрөөс өндөр амжилт хүсье. Айн баярын мэндийг та бүхэнд хүргье. Айн баярын мэндийг хүргье. Гэсэн бас. Тэгээ манай экспогоор зочлоорой. За баярлалаа. Тэгэхээр энэ өглөө бидний урилгаар Моз хоолтон хязгаарлалт бүлэгцэд компани төслийн гүйцэтгэх захирал болж нэм за мөн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал инх заяа нар өргөдөө оролцлоо. Тэгээд та бүхэндээс хэрэглэгчдээс хэрэгтэй мэдээллийг хүргэлээ замаа тунахгүй хийх гэж байгаа зүйлээс тайлбарлаа. Тэгээд өндөр амжилтыг хүсье. Кафе цай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлж байна. Хэсэг хугацааны дараа шинэ зочдтойгоо уулзцгаая.